гэж байгаа юм уу? Хэлцэх асуудалтай холбогдуулж. За би бас энэ өнөөдрийн хэлцэж байгаа асуудлыг түр одоо хойшлуулаасаа гэж одоо бодож байна. Нэгдүгээр уул уурхайн сайд байхгүй байгаа юм байна. Хоёрдугаар энэ бичил уурхай эрхлэгчдийн асуудал бол өнөөдөр бас яг үндэ байгаль ихтлхийг хамгийн их одоо бас хохирооход гар бие оролцож байгаа хүмүүсээ. Одоо энэ тэндгүү ерөн зарим зөвшөөрөлтөө зарим зөвшөөрлгүйгээр олборлолт хийж байгаа. За тэр зам одоо бол гар аргаар алт олборлж байгаа юм бол байхгүй. Ихэнх нь бүгдээрээ одоо супер нинжа болсон. Тийм учраас техникчсэн ер нь бол баг үйлдвэрийн зориулалтаа техник томд хөрөмж авч тавьж агаад тэгээд ухаж байгаа. Тэгээ үнийг статус нь бол гар аргаар алт олборлж байгаа бичил уурхайн статустай гэж ярьдаг. Тийм учраас энэ бол өнөөдөр нэг тийм цоорхоо байгаа хуулийн зохицуултаа. Тэгээ өнөөдөр бол энэ сая Сүхбат гишүүн ярьж байгаа энэ эвдэрсэн газрынхаа хэмжээ за энэ нөхөн сэргээлт хийх асуудлуудаа цэгцэлж янзалж авах хэрэгтэй байна гэдэгтээ бол 100% санал нэг байна. Өнөөдөр бол томоохон аж ахуй нэгжүүд бол ямар нэг байдлаар байгалийн болон биологийн нөхөн сэргээлтийг бол хийгээд байгаамаа. Бас хийж байгаа аж ахуй нэгжүүд олон байгаа шүү. Тийм учраас энэ нөхөн сэргээлт хийхгүй хаяад орхиод явж байгаа хүмүүс нь бол бичил уурхай эрхлэгчд байдаг юм байлээ. Тэгээ өнөөдөр бол энэ дураараа хууль бус ийм хуулийн цоорхоогоор энэ байгаль их дэлхийгээ сүйтгэж байгаа энэ хүмүүстэй за бид нар толгойг нь илий боломж олгоё. За ийм юм байна гэдэг энэ 2008 оноос хойш энэ хууль батлагдсанаас хойш 15 он хүртэл хэрэгжих ёстой байсан энэ хууль маань бол үр дүн бол нэлээд муутай байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулахад бол нэлээд хэмжээгээр нөлөөлсөн ийм одоо шийдвэр болсон гэж боддгийн. Тийм учраас энийгээ бол уул уурхайн яамтайгаа ярьж агаад бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг хариуцлагатай нийгмийн хариуцлагаа ойлгодог, буцаагаад нөхөн сэргээлтээ хийдэг, хэдийн хэмжээний га талбайд явуулах вэ гэдэг одоогийн батлагдсан журмандаа нийцүүлж хамтарч шийдвэр гаргах нь зөв байхаа. Тэгээ бид нар салан дандаа ингээд нэгээрээ ингээд асуудал оруулж ирээд хуулийг ингээд тал талаас нь ингээд нөхөөстэй дээл шиг болгож тавиад байхаар ерөнхий зохицуулт нь бол бас нэг тийм сайн болж чадахгүй. Санаа нь бол их зөв юм аа. Тэгээ энэ бичил уурхай эрхлэгчд бол амь насаа алдаж байгаа. Маш олон одоо хүмүүс гэр бүлээсээ хол явж агаад өвдөх зовох энэ бол маш их том хэмжээний асуудал болсон үнэн. Харамсалтай нь өөрөөсөө бас нийгмийн хариуцлагаа ойлгож цаана тэр ухсан нүхээ бүгдгүйгээс болоод тэнд бас хохирж байгаа иргэд маш олон байгаа гэдгийг бол бид нар заавал тооцох ёстой мэл. Тэгээ байгаль дэлхийгээ өөрийн сүйтгэж байгаа. Өнөөдөр жишээлбэл томоохон аж ахуй нэгжүүд бол нийгмийн хариуцлага ухамсарлаад татвараа төлнө. Бас сайн муугаараа хилэгдэнэ. Тэгтээ нөхөн сэргээлтээ хийн. Энд бас нэг том аж ахуй нэгжүүдийн хувьд бол тийм хариуцлага ухамсарладаг тийм ёс зүй бол суудсан. За одоо өнөөдөр манай Гарамжиг шинэ тухай зөндөл ярьдаг юм байна. Яг үндэ өнөөдөр бол хамгийн сайн одоо нөхөн сэргээлтээ хийдэг аж ахуй нэгж бол Монплимет байхгүй юу? Одоо заамар дээр өөрөөр хэлбэл олборлолт хийдэг ч гэсэн хамгийн сайн нөхөн сэргээлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж бол мөн. Тэгэхээр ийм загваруудыг бол бид нар бий болгож иж тэгээд энэ асуудлыг бол ярих нь илүү зөв зохимжтой байхаа гэж бодож байна. Тийм учраас өнөөдрийн хэлцэх асуудлаас энэ асуудлаа хойшлуулчихвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Баярлалаа.